За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийнхаа хичээлэр гэх үү. За энэ Maple гэдэг нэг програм байгаа. Математикийн тооцоолт хийдэг. За Maple програм бол MATLAB-тай адилхан. За Mathematica гэдэг бас өөр нэг програм байгаа. Тэрнтэй ерөнхийдөө төстэй. Гэхдээ нэг илүү юм нь юу вэ гэхээр одоо математикийн янз бүрийн хувиргалтуудыг маш сайн хийдэг. Дээрээс нь тооцон бодох шинжлэх ухаанд ашиглагдах боломжтой. Тэгээд ерөнхийдөө бол математикатай ер нь адилхан тексттэй бичээд, томьёогоо бичээд тооцооллоо хийгээд явах боломжтой. За Jupyter ноутбук бас энтэй адилхан. Гэхдээ энэ Maple болохоор илүү математик талаас илүү чадaltaй ийм програм гэж үзэж байгаа. За тэгэхээр Maple сурах шаардлага гарсан. За тэгэхээр Maple-ийг ажилуулах энгийн хідэн алхмуудыг за нэг хичээлийн 3 юм дасгал ажлыг хийж байгаагаар харуулъя. За энэ Maple ингээ програм бол байж байна. Тэгэхээр ингээд эндээс ингээ файл нэгээд харах юм бол worksheet эсвэл document mode гэдэг ийм хоёр төрлийн файл файл нээх боломжтой, хуудас нээх боломжтой. За ерөнхийдөө бол worksheet mode гэдэг дээр нь нэгээд ингээд явсан дээр гэж зөвлөхөр байгаа. Яагаад тэгэхээр worksheet mode-н дээр нөгөө математикийн янз бүрийн тооцооллууд хийх, ургалт хийх, интеграл бодох, дифференциал бодох гэдэг ч юм те тенсор үйлдэлүүд хийхэд бол тохиромжтой. Ягаад документ мод дээр нь болохоор илүү тайлбарласан чиглэлтэйгээр яг Word-ийн үргийг гүйцэтгэх тохиолдолд бол документ мод дээр нь хийнэ гэж. За би тэгэхээр энэ файлыг бол worksheet мод дээр нь бол нээчихсэн байгаа. Тэгэхээр тагд бол энд харж байгаа энэ хар бол текст бичсэн текст. Энэ бол ямар нэгэн үйлдэл хийгдэхгүй гэсэн. Зүгээр л текст гэж байгаа, тайлбар хийж байгаа. Өөрөөр хэлбэл комент маягаар явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ улаан буюу энэ гурвалжин ардаа гурвалжинтай. Энэ болохоор ямар нэг үйлдэл хийгдэх юм програмчлалын хэллэлээр бол одоо нэг команд явж гин гэсэн. Тэгэхээр Maple маань бас өөрөө програмчлалын хэлээр ашиглагдаж болно. За математика MATLAB энэ ч гэсэн ерөнхийдөө програмчлалын хэлээр ашиглагдаж болдог байгаа. За тэгэхээр энэ дээгүүр нэг хоёр юм байж байгаа. Жишээ нь энэ text mat гэдэг ийм хоёр мод энэ дээр бол байж байгаа. Тэгэхээр одоо энэ доор нахад бас ийм text одоо математикийн илэрхийлэл гэдгийг бас ингээд сонгож өгөх юмнууд байж байгаа. Тэгэхээр одоо жишээ нь энэ эхний text дээр ингээд дарахад бол ингээд энэ сонголт бол text гэж байгаа. За ингээд тэнгүүд энэ дээр Maple input гэдэг энэ улаан дээр дарангууд Maple input гэд болчихж байгаа. Тэгэхээр бол энэ бол математикийн үйлдэл хийгдэх юм мөр байна. За энэ текст гэсэн мөр бол зүгээр л нэг тайлбар төдий мөр байна гэсэн үг. За тэгээд энэ гурванчингууд бол яг нөгөө нэлийн их урт тооцоол хийж байгаа бол ингээ бүлэглээд хэсэглэж болохоор байгаа. Жишээ нь одоо энэ гурвалжин дээр ингээд арах юм бол одоо ингээд сунаад одоо яг энэ хэсэг дотор юу байгаа нь бол харагдаж байна. За ингээд энэ гурван даалгаврыг ингээд би бичигдсэн байгаа. Энэ дээр бол одоо ямар нэгэн тийм үйлдэл бол хийгдэхэргүй бичигдсэн байгаа. За яг энэ жоохон эвгүй харагдаад байгаа учраас энийг засахын тулд одоо энэ яг улаанаар бичигдсэн энэ командыг би дээш нь оруулах гал байна л да. Тэхийн тулд би энийг ихтэй болиулсан дээр юм шиг байна. За ингээ болиулчихж байгаа. Тэнгүүд за энийг ингээд устгах жишээ delete element гэдээ устгах жишээ. За ингэж яагаад одоо энэ дээр дарчингууд ийм юу болчихж байгаа.
хэсэг болчихж байгаа. Тэгэхээр нэг гэж юу байлаа? Нэг маань жигд тогтворсон урсгалын эсэргүүцэл гэсэн юм гарчихтайсан тий. За тэгэхээр түрүү нэг улаан тийм мөр байсан. Тэрнийг одоо хэдүүлээ оруулъя. За тэгэхээр тулд одоо энэ голын инженерчил гэсний энэ доотлолт нэг шинэ мөр оруулах хэрэгтэй болж байна. За нэг шинэ мөрөө оруулахын тулд control G дээр дарна. За G дээр дарангууд ингээ ороод ирлээ. Нэг шинэ мөр ороод ирлээ гэсэн. Тэгэхээр энэ нэг юм дөрвөлжин юм урт хаалт байна шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ нэг хаалтан дотор байгааг болохоор нэг одоо гүйцэтгэлийн мөр гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэ гүйцэтгэлийн мөр болгоноор ингээд тооцооллоо хийгээ явдаг гэсэн үг. За тэгэхээр одоо энэ бидэд бол нэг гүйцэтгэлийн мөр нэмсэн байна. За энэ дээр одоо ингээд бичиж гэдэг юм бол шууд ингээд математикийнхаа юун дээр байж байна. Горим дээр байж байна. Одоо та гэдэг энэ maple input гэдэг дээр байж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр түрүү нь юу гэж байсан бэ гэхээр restart гэдэг одоо дахин эхлүүлж гэж байна. Тэгээд read гээд хоёр цэгтэй хаалтан дотор C maple John subroutines start zig MPL тэгээд хоёр тодорхойлох зэг тавиад digits тэнцүү 4 гэд хоёр зэг тавьчих. За энэ маань ямар учиртай мөр вэ гэхээр энэ замаар яваад за start MPL гэдэг нэг юм файл байна. Тэгэхээр энэ файл дотор бол нөгөө одоо энэ файл дотор ямар хуу форматыг хэрэглэх үү, ямар зүйлийг зөвшөөрөх үү гэдэг ч юм уу те, хэдэн оронтой байх уу гэдэг ч юм уу, нэг тиймэрхүү нэг ийм файлын одоо формат маягийн юм тохируулгууд бол энд байж байгаа. Тэгэхээр хэрвээ энэ тохируулгыг ашиглахгүй ямар нэгэн тохируулгагүйгээр ингээд энэ файлаа нэгээд тооцоогыг хийх юм бол ямар нэгэн тийм хүсээгүй алдаанууд гарч ирэх боломжтой. Гарч ирээд одоо янз бүрийн төвөгтэй байдал үүснэ гэсэн. За тэгэхээр за эхлэе. За энд бол жиг докторцсон урсгалын эсэргүүцэл гэж байна. За Gaukler Manning Stickler-ийн тэгштгэл гэдэг нэг юм тэгштгэл байна. Тэгэхээр энэ тэгштгэл дотор энэ бол нөгөө манай дарсын гинэ. Шизийн томьёотой бол нэлийн төстэй. Тэгэхээр энэ томьёон дотор болохоор KST гэдэг нэг юм эсэргүүцлийн коэффициент байгаа. Тэгэхээр энэ маань болохоор барзаарын коэффициенттэй урван хамааралтай юм илэрхийлж. Тэгэхээр одоо жишээ нь энд Maple дээр одоо ингээд текст чинь л тийм үү. Тэнгүү текстийн дараа ингээд томьёо орж ирэх шаардлагатай болж байна тийм ээ. Тэгэхээр одоо энэ томьёог яаж бичих вэ гэдгийг би харуулъя. Тэгэхээр одоо энэ текст гэдгийг яга энэ текстийн хажууд байгаа энэ mat гэдэг шүү тийм үү. Энэ mat дээр дарчихна. За тэгэнгүүт ингээд ташуу зураас гараад ир чинь тийм ээ. Тэгэхээр энэ ташуу зураас маань одоо томьёо бичих боломжтой боллоо гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр ингэж бичсэн томьёо маань ямар нэгэн үйлдэл бол хийгдэхгүй, зүгээр л томьёог тавганд харуулна гэсэн. Тэгэхээр Q тэмцүү O тэмцүү Q байх нь A гэд ингээд бичнэ гэсэн. Тэгээд тэнцүүгээд одоо жишээ нь энэ индекс миндекстэй юм бол энэ expression гэдэг дотор байгаа энэ бүх функцүүдийг авчирч дуудаж жагаад нэг л нөгөө word дээр equation яаж бичдэг вүлээ тэр шиг бичнэ гэсэн. Тэгээд одоо ингээд бичээд дууссныхаа дараа гарахтаа нэг текст гэдэг дээр дарангууд ингээд тэмдэгч нь ингээд босоо олчин тэнгүүд одоо ингээд зүгээр текст бичих боломжтой болчихно гэсэн. За ийм байдлаар бол энэ томьёог ütсэн байгаа. Тэгэхээр энэ томьёо бол томьёогоор бол ямар нэгэн тооцоо хийгдэхгүй. Яагаад тэгэхээр энэ томьёо бол энэ текстийн горим дотор ингээд байж байгаа гэсэн. За тэгэхээр эхний А даалгавар нь болохоор энэ томьёон дотор байгаа энэ Stickler-ийн коэффициентийг
дээд тэнцүү 0.1 мм-ээс 30 см хүртэлх ямар утгатай байх вэ гэдгийг энэ томьёогоор бодож олох юм байна. Тэгээд тэрийг олохоор D тэнхлэг нь логарифм байдлаар харин KS тэнхлэг нь шугам байхаар ийм график байгуулах юм байна. За тэгэхээр А үйлдэлийг хий. Тэгэхээр А үйлдэлийг хийхин тулд энэ тайлбар хийн өгөө гэсэн энэ мөрний доор шинэ мөр нээх хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ шинэ мөр биш, шинэ мөрийг бол одоо ингээд нээгээд зүгээр энтер дараад ингээд нэгээ явчих болно. Шинэ тооцооны мөр гүйцэтгэлийн мөр нэмэх нь байна. За тэгэхээр контрол G дээр дарна. За ингээд G дээр дарангууд ороод ирж байгаа. За G дээр дарангууд ингээд шинэ ийм дөрвөлжин хаалттай учраас шинэ гүйцэтгэлийн мөр ороод ирлээ гэсэн. Тэгээд харталд энд текст гэж байна. Энд болохоор mat input гэж байна. За ингээд дарангууд одоо математикийн үйлдэл хийгдэх боломжтой байна гэсэн. За тэгэхээр эхлээд томьёогоо бичье. ST гэдэг. За KST гэдгээ ингээ одоо пункт болгож бичнэ гэсэн үг. Тэгэхээр тодорхойлох цэг тавиад тэгээд тэнцүүгээд явах юм бол одоо энээс ард бичигдэж байгаа ямар нэгэн илэрхийлэл бол KST гэж нэрлэгдэнэ гэсэн үг. За 6.7-ог өрчдөг нь язгуурдаар square T G бол одоо юу вэ гэдэг нь бол мэддэхгүй, зүгээр одоо үсгээр явж гин гэсэн үг. Тэгээд D за энэ 1.1-ийг хуваах нь 6 зэрэг юм байна. 1-ийг хуваах нь 6 зэрэг. За ингээд бичиж байгаа. За ингээд бичээд хариуг нь гаргахтаа яах вэ гэхээр цэгтэй тасал тавина. За тэгэнгүүт ингээ хариу гараад ирчих. За нөгөө томьёо маань бол ингээ бичигдэж чинь гэсэн үг тийм ээ. 1 хуваах нь 6. За ингээ бичиж чинь. За энэний доор ахаад нэг гүйцэтгэлийн мөр нэмье. За control G дарна. За ингээ дахиад ороод ирлээ. За ингээд харах юм бол энэ текст байна, энэ maple input байна. Тэгэхээр математикийн хувьд бол боломжтой гэсэн үг. Үйлдэл хийгдэх боломжтой. За G дээр утгыг өгчээ. 981. За ингээд G-г утга бол 981 гэдэг ингээ байж байгаа. За одоо энэний дараа нөгөө графика байгуулъя. Өөрөөр хэлбэл А даалгавар маань юу вэ гэхээр KST-ийн D-гээс хамаарсан ийм график байгуулаа гэсэн. Тэгэхээр D-г нь болохоор хэвтэй тэнглэхээр аваад KST-г нь босоо тэнглэхээр авч хагаад D-гийн оронд ийм утга өгөөд тэгээ бодуулаад график байгуулна гэсэн. За шинэ мөр нээ control G. За график байгуулахдаа бол width гэж яагаад за plots гэдэг одоо график зурх гэж гэсэн. Тэгээ semi log plot. За semi log plot гэдэг нь болохоор нэг тэнглэх нь логарифмын хуваарьтай, нөгөө тэнглэх нь болохоор зүгээр хуваарьтай байна гэсэн. За тэгээд тодорхойлох цэг тавиад одоо яг ямар график байгуулах гэж байгаа гэдгийг өгье. Semi log plot. За нэрийн үгийг KST. Одоо нэг функцаа өгчлөө гэсэн үг шүү дээ. KST гэдэг ийм функцэд буюу одоо энэ тэгшэтгэлд дэн тэнцүү 0.1-ийг миллиметр байгаа учраас энийг 1000-д хуваана гэсэн үг. 0.1-ийг хуваах нь 1000 буюу 0.1 мм-ээс 30 см буюу 0.3 м хүртэл утгыг өгье гэдэг ингээд утгаа тодорхойлоод өгч чинь. За тэнгууд энэ графикийн нэр нь гарчиг нь юу байх юм бэ гэдэг title тэнцүү гэж хагаад ингээд өгнө. За энэ дээр strickler-ийн хамаарал гэдэг өгчээ. За ингээ гарчих нь гэсэн. Яг энэ дээр ингээд яг монголоор ингээд кириллээр өвчээд үзье. Яадаг юм бэ? Кириллээр
яг ингээд дээр текстэн донд бичиж болж байгаа ч гэсэн одоо энэ Maple-аар бичсэн юм а PDF рүү хөрвүүлэх юм. Энэ тохиолдолд Kirill бол ажилтдаг юм билээ. За тэгээд тэмдэглэгийг юу гэж өгөх вэ? Энэ legend болохоор юу шүү? Нөгөө графикийн зураасны нэр гэсэн үг. Тэгэхээр зүгээр л relation гэж өгч. За relationship гэж өгч. За labels буюу одоо нөгөө x y тэнхлэгээ юу гэж нэрлэх вэ гэж. За ингээд дөрвөлжин хаалтанд донд x-ээ бол b-гээр нэрлэлчихье. k-га бол st гэд нэрлэлчихье. За энэ ахаа дөрвөлжин хаалтан дотор болохоор нөгөө int x-ийг бичиж байгаа юм. За тэгээд за font-ийн ямраар өгөх вэ? Label font-ийн болохоор ахаа дөрвөлжин хаалтан дотор times за bold буюу бүдүүнээр тэгээ 12 өндөртэй. За title font. За энэ хоёрыг бол солид баг бичиж болох зүгээр title font-о бичиж дараа нь label point-о бичиж болох бах. Title font маань болохоор бас times байна. Bold гэчи. Гэтэ times-а бол томор, bold-о болохоор жижиг гэсэн үг. Italic гэж өчгөр бол бас italic. Зүгээр italic гэж хэвтэйгээр өч тийм ээ. За 12, за 13 болгоч. За ингээд дөрвөлжин хаалтаагаад ерөнхий нэг хаалт байгаа. Дугуй хаалт. Тэгэхээр энэ хаалт бол энэ хаалттай сая ингээд хоршиж шít тийм ингээд хоршиж байгаа хаалтнууд бол ингээд харагдаж байгаа. Тэгэхээр нэлийн урт ингээд код өчгөр бол хэдэн хаалт байлаа гэж тоолохоос илүүтэйгээр аль хаалт хаана хаагдж байна вэ гэдгийг энэгээр ингээд харах боломжтой. За одоо ингээд үйлдэлээ хийхдээ цэгтэй таслал тавина. Хэрвээ тодорхойлох цэг тавих юм бол ямар нэг үйлдэл хийхдэггүй дараагийн үйлдэл кодыг бичих боломжтой гэсэн. За ингээд хийсэн. За иймэрхүү график болжээ. За нөгөө түрүүн яг хэлсэнчлэн Kirill гараагүй юм байна. Тэгэхээр Kirill-ийг найрлах жишээ. Kirill гарахгүй юм байна. За ингээд ороод ирлээ. За энэ relationship гэдэг нөгөө legend буюу энэ таних тэмдэг ингээ гараад ирчихээн. За энэ D гэдэг энэ хэвтэй тэнхлэг байж гэн логарифмын хуваарьтай байж гэн. KST гэдэг энэ босоо тэнхлэг байж гэн. За нэг иймэрхүү. Тэгэхээр энэ D гэдэг маань болохоор энэ strictly-ийн command болохоор equivalent diameter одоо сувг болон голдролд байгаа ёроолын материалын equivalent diameter-ыг харуулж байгаа. Энэ дэр байна л да барзгарын equivalent diameter гэж. За ингээд эхний ажил бол хийгдсэн. За хоёр дахь нь болохоор D 1 см болон D 2 см-тэй үед Strickler-ийн коэффициентүүд ямар байхыг бодож олоо гэж. За тэгэхээр энэ графикийн доор үйлдэл хоёр дахь үйлдэлийг хийхэд бол дахиад шинээр юу нэ гүйцэтгэлийн мөрнөө за Ctrl G дарна. За шинээр гараад ирсэн байгаа. За тэгэхээр одоо энэ дэр би даалгаврыг бичиж үзүүлье. Одоо ингээд бичихээр ингээд улаан буюу нөгөө чинь math input буюу одоо шууд математикийн үйлдэл хийгдэх боломжтой бичигдэл хийж байна гэсэн. Тэгэхээр энийг зүгээр текст бичихийн тулд Ctrl T дээр дараад тэгээ ингээд текст бичих боломжтой гэсэн юм хараар гарч байгаа ч тийм ээ. За тэгэхээр одоо бичилт. За одоо 1 см болон 2 см-ийн хоорондох ялгааг авч үзье. За тэгээд үзьгээд одоо эндээс бол математикийн үйлдэл хийгдэх шаардлагатай болж байна. Тэгэхээр Ctrl M дээр дараад
Тэнгүүд одоо за ингээм maple input болцсон бай тийм ээ. За ахаад control N дээр дараад substitute гээд за энэ бол орлуулах гэсэн үг. За тэнцүү D-ийн оронд бол 0.01-ийг орлуулъя. За KST гэдэг ийм функц байж байгаа. Тэгэхээр энэ том жижиг үсгүүдийг бол маш сайн анхаарах хэрэгтэй. Энэ Maple бол өөрөө тийм мэдрэмтгий програм учраас жижиг том үсгүүдийг бол ялгаатай гэж авч үздэг. За subs гэдэг дараагийн утгыг орлуулъя. D тэнцүү 0.02 KST алдаалаа тодорхойлох цэг тавилаа. Enter дарлаа. Үйлдэл дуслаа. За тэгэхээр D001-д бол 4521-тэй гэдэг юм байна тийм ээ. Тэгэхээр 4521 гэдэг чинь хэдвэ? 4027 хэдвэ? Гэдэг одоо сайн бодох хэрэгтэй л байна л да. Тэгэхээр бид нар болохоор нөгөө шизийн коэффициент, шизийн томьёогоор тооцоогийг сурцсан байдаг учраас энэ Strickler-ийн коэффициент яг энэ утга ямар шин чанартай юм бэ гэдгийг бол хэлэхэд бол айгүй төвөгтэй байна. За тэгэхээр барцгарын коэффициентээр авч үзвэл яг хэд вэ гэдгийг одоо үзье. За ингийн тулд энэний доор ахаад нэг үйлдэл хийх шаардлагатай болж байна. Ctrl J. За нэгийг хуваах нь 45.2. За нөгөөх нь болохоор нэгийг хуваах нь 40.27.8. Гэх юм бол одоо манай нөгөө барцгарын коэффициент рүү орж ирж байна гэсэн үг. За тэгэхээр 0.02 0.24 буюу за энэ 24 нь болохоор их барцгартай байна гэсэн үг шүү дээ юм уу. Тэгэхээр энэ 45-тай одоо 45-40-тэй хоёрын аль нь илүү барцгар, аль нь илүү гүлгэр вэ гэдэг нь бол харагдаж байна гэсэн үг. За тэгэхээр энэний урдталт текст чи. За тэгэхийн тулд Ctrl T дарна. За энд Strickler-ийн коэффициентийг манангийн барцгарын коэффициентод шилжүүлэв гэд ингэж. За иймэрхүү. Тэгэхээр бол яг энэтэй бол адилхан ингээд үйлдэлүүд хийгдэх боломжтой гэсэн. Одоо жишээ нь энэ дээр бол ингээд 45.21-ээс 45.21-ээс 40.27.8-ыг асуул хэдвэ гэд ингээ харах юм бол 493-ийн зөрөөтэй шүү дээ тийм үү. Гэх мэт ингээд шууд зүгээр тооны машин шиг чи ингээд ашиглаж болно. За ингээд нэгдүгээр ажил хийгдсэн. За жиг докторцсон урсгалын эсрэг үзэлгээд энд бол calculator mining Strickler-ийн тэгштгэлийг авч үзлээ. Тэгштгэлд байх энэ Strickler-ийн коэффициентийг авч үзлээ. За тэгээд энийг хаахын тулд энэ гурвалжин дээр дарчингууд ингээ хаагчна. За дараагийнх нь трапез цогцлолтой сувгийн томьёо. За тэгэхээр ийм хоёр даалгавар байна. Ёроолын өргөн W, дүүргэлтийн гүн H, хажуу налуун M. Тэгээд трапезын хөндлөгтөлтэй сувгтай үед аад хөндлөгтлийн параметрууд болох D дөрвөн B хөндлөгтлийн талбай А 0 мм P зэргийн гаргалгааг хийнэ үү гэнэ. За томьёог нь л бичиж зүгээр. За ингээд бичиж эхлээд за B. За өргөн ёроолын өргөн тийм үү. За энэ бол W дээр нэмэх нь 2-ыг үржигдэх нь M үржигдэх нь H байна. За тодорхойлох цаг тавиад А гэдэг бол А-шиг үржигдэх нь W дээр нэмэх нь M үржигдэх нь M үржигдэх нь H
За P гэдэг бол тодорхойлох зүйтэй тэнцүү W дээр нэмэх нь P гэдэг бол нэг Newton периметр 2-ыг үржигдэх нь H үржигдэх нь square T язгуурдаар 1 дээр нэмэх нь m-ийн квадрат байдаг шүү дээ, тийм ээ. За ийм 3 томьёо байна. Энэ 3 томьёог бол гаргахад бол амархан. За ингээд томьёонууд ороод ирчихсэн. Тэгэхээр одоо энэ 3 томьёо бол одоо ингээд одоо бол яг ингээд математик илэрхийлэл байдлаар өчигдсөн байна, тийм ээ. Тэгэхээр одоо эдгээрээр ингээд тоо орлуулгүйгээр эдгээрийг нэг юмд орлуулдаг ч юм уу, эдгээр дээр ингээд үйлдэл хийгдэх боломжтой гэсэн маплыг ашиглаад. За тухайлбал 2 дугаар үйлдэлийг хий. За энэ хөндлөлтийн хувьд ерөнхий нөхцөл болох B тэнцүү DA-гаас DA-г бахан DH үнэн болохыг батална гэж. Тэгэхээр А хөндлөн өгтлийн талбайгаас А-шаар уламжил авна гэсэн үг. За энэний доор нэг гүйцэтгэлийн мөр нэмэхийн тулд Ctrl G дарна. За ингээд дараад ирсэн байна. За дифференциал авна гэсэн үг. Дифференциал А-гаас А-шаар авъя. За ингээд ороод ирлээ. За тэгэхээр W дээр нэмэх нь 2m h гэж тийм үү. Тэгэхээр W дээр нэмэх нь 2m h гэдэг энэ B нь болохоор А-гаас А-шаар уламжлал авахтай тэнцүү байна гэдэг нь ингээд батлагдчихж байгаа. Гэх мэт ийм шугамн юунуудыг бол бичих боломжтой байна. Шугамнгийн ийм математикийн шинжилгээнүүдийг хийх боломжтой байна. За 2 дугаар үйлдэл бол дууссан. За 3 дугаар үйлдэл рүү орж ирлээ. За нормал гүйний тооцоо гэх нь үг нэ. За өгдөл нь ёроолын өргөн 10 м, хажуун алуун 2, ёроолын хэвгээ нь 0,3/5, Strickler-ийн коэффициент нь 50, зарцуулга нь 20 м/сек. За энэ болохоор Gauss-Klammerman Strickler-ийн томьёог ашиглана гэж. Тэгэхээр энэ томьёогоор бодохдоо эхлээд нэг эхний гүн олно. За H0 гэдэг эхний гүнийг бол ийм томьёогоор олчихно, ойролцоо томьёогоор олчихно. Дараа нь жинхэнэ нөгөө Gauss-Klammerman Strickler-ийн энэ томьёогоо ашиглаад өөрөөр хэлбэл энэ томьёог ашиглаад итерац хийнэ гэсэн үг. Тэгэхээр одоо энд эхэлж олсон энэ H0 энэ H-ийн оронд тавиад ингээд итерац хийсээр хагаад энд өгсөн H энд гарч байгаа H-тэй тэнцэх хүртэл нь итерац хийгээд тэгээд нормал гүнийг олно гэсэн үг. За тэгэхээр энэ итерац хийнэ гэдэг маань болохоор хэд хэдэн давталтхийг шаардлагатай болж байна гэсэн үг. За эхлээд ямар ч байсан өгдлүүдээ бичиж. За W гэдэг бол 10 м юм байна. За тодорхойлох цэг тавьчих. За энэ бол дараагийн энэ үйлдэл хийгдэхгүй гэсэн үг шүү дээ. Хүлээн гэсэн үг байхгүй юу? За 2. За ахаа хүлээлгч S тэнцүү. S тэнцүү S тодорхойлох тэнцүү 3/5. За K ST одоо бол зүгээр нөгөө дээдлийн функцаас дээр бол KST-г функц өгч учраас одоо энд зүгээр нэг тогтмол тоо гэж байгаа учраас ингэж жоох ялгаатай тавьчих. Тэнцүү 50 юм байж. За Q тэнцүү 20 юм байж. За ингээ ямар ч гэсэн бүх тогтмол тоон утгуудаа өгчлээ тийм ээ. За тэгэнгүүтээ томьёонуудаа өгье. За B тэнцүү W дээр нэмэх нь 2 үржигдэх нь үржигдэх нь H тэнцүү H-ийг үржигдэх нь. За дээр бол энэ 3 томьёог өгсөн байгаа. Тэдрийг бол авчраад ашиглаж болно. Гэхдээ яг одоо энэ дээр бол дахиад бичиж хэвдүүлээ. P
W дээр нэмэх нь 2-ыг үрждэг нь H үрждэг нь square T 1 дээр нэмэх нь m квадрат. За тэгэхээр одоо ингээд дээр бол одоо энэ дээдлийн мөрөнд бол ингээд утгууд өгсөн байж байгаа. Тэгэхээр доор нь ингээд томьёо нэж тийм үү. Тэгээ одоо энийг бодуулахад бол үл мэдгэдгүүд нь бол үлдээд бусд нь бол тоон орлуулагдаад байна гэсэн үг. За тэгэхээр яг B тэнцүү 10 дээр нэмэх нь 4 H болчихлоо гэсэн үг. А тэнцүү H-ийг үржих нь хаалтан дотор 10 дээр нэмэх нь 2 H мэдгий. Тэгэхээр бол одоо зөвхөн H бол мэдгэдэхгүй байгаа юм шүү дээ. Бусд нь бол мэдгэж байна гэсэн үг. За тэгээд одоо эхлээд анхны төгөлтөөр за нормал гүнийг олъё. Гэхдээ энэ бол нэг H0 хэсэг шүү дээ. Эхний H0 хэсэг. Тэгэхээр энэ бол анхны төгөлт, анхны хүн хэсэг. За энийг олохын тулд за математик томьёог нь өчье. H 0 гэдэг нөхрөл за хаалтан дотор Q хуваах нь том Q-гээр өчгөл нөгөө мапл чинь танихгүй шүү дээ дээдл төгс утгыг. Хуваах нь B0 хуваах нь square T S за энэ зэрэг төвшүүлнэ 3-ыг хуваах нь 5 гэсэн чинь одоо хэдүүлээ B0 явдахыг өгөөм шүү дээ. Тэгэхээр одоо B0 явдахыг өгөхийн тулд энэ мөрний дээдлэлт нэг мөр нэмэх ёстой гэсэн үг. Эсвэл энэ мөрний доотлолт нэг мөр нэмэх ёстой гэсэн үг. Тэгэхээр энэ дээдлэлт нэг мөр нэмье. Дээдлэлт нэг мөр нэмэхийн тулд Ctrl K дээр дарна. Энэний доотлолт мөр нэмэхээр бол Ctrl G байсан. За энэ дээр биччихье. Текст дээр чи Ctrl дээр нэмэх нь G бол дот талд мөр нэм Ctrl K бол дээд талд мөр нэм. За одоо үргэлжлэе хий. Одоо B0 тэнцүү W гээд анхны нөхцлөөр авъя гэж авъя. За математик буцаад за математик бичгэлээр орох хэвээр B0 гэдэг бол тодорхойлох цэг тавиад W-тайгаа тэнцүү юм байна шүү. Эхний удаатай. За ингэж авч. За ингэнгүүт эхний хүн бол 1.41 гэд гараад ирлээ. За одоо тэгэхээр энэ хоёр дахын томьёог ашиглаад одоо итерац хийх хэрэгтэй. За тайлбарыг нэвччихье ямар ч байсан. Одоо давталт гүйцэтгэж төхөх аргаар нормал хүнийг тодорхойлно. За одоо хий. За давталтыг бол for гээд n from n гэдэг нь болохоор нөгөө давталтаа гэж n нэгээс хэд хүртэл байдгийг тийм ээ. Давталт хийн гэсэн шүү дээ. За tick to гээд за 5 гэдэг чи дүү. Тэгэхээр tick 1 2 3 4 5 гэдэг юм 6 давталт хийн гэсэн шүү дээ. 5 давталт хийн. Тэг нь одоо ингээд өөрөө олдсон байгаа учраас. За ааш тэнцүү ааш n гэд пункт зөгчлөө. Тэгэхээр ааш гэдэг маань ямар пункт вэ гэдгийг өгөх хэрэгтэй. N дээр нэмэх нь нэг нь
одоо тооцоол бол T-гээс эхэлнэ гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэг ороод ирэнгүүт тэг дээр нэмэх нь 1 гэд ингээд бодогдно гэсэн үг байхгүй юу? За тэнцүү Q хуваах нь K ST хуваах нь square T S. За зэрэг төвшөллөө 3-ыг хаалтан дотор очихгүй бас болохгүй гэж магадгүй. Баахан. За ингээд үрждэг нь P-гийн P-гээс томор хүчнээ P дээр томор хүч зочраас P-гийн 2-ыг хуваах нь 5, 2-ыг хуваах нь 5. Ингээд хуваах нь хаалтан дотор А-г хуваах нь H. За энэ болохоор H-ыг хуваах нь А гэж. Зүгээр нөгөө хуваах байдлаар гिचх юм бол А-г хуваах нь H болчихж байгаа шүү дээ. За ингээд print одоо бодсон үр дүнгуудыг гаргуулах гал байна л та. Eval f H энэ дээр нэмэх нь 1 4 гэд өгчээ. Яг 4 оронгоор бодолт хийгдээ гэд. За тэгээд end do гэд 2 цэг тавиад. За ингээд давталтаа бодолт гүйцэтгэх юм бол эхлээд энэ 41 өсөн шүү тийм үү? 1-р тохиолд, 2-р тохиолд гээд 2-р тохиолдоос цаашаа бол дандаа 1438 ингээд 348 гэдэг ингээд яг ижлэгэн тоонууд гарч байгаа учраас давталтыг бол цааш нь хийх шаардлагагүй гэсэн үг. Тэгээд нормал хүн бол 1348 байна гэсэн. Тэгэхээр энд байгаа энэ 4 гэдэг тоо бол энэ оронгийн наривчлалыг харуулж байгаа. Энд бол 1 2 3 4 оронгийн наривчлалтай байгаа жишээ нь. За энэ дээр 6 гэдэг хүч тийм ээ. Тэгэх юм бол яах вэ? Ингээ 3 4 5 6 гэдэг. За 6-гаар өгөх юм бол одоо энэ 42 гэж явж байгаа 43 болж байна тийм ээ. Тэгэхээр бол энд бол нэлийн цаашаа хийгдэх ёстой гэсэн үг. 9-эр хүч тийм ээ. За ингээд 42 43 гэдэг ингээ ээлжлээд байгаа учраас ерөнхийдөө энэ хавцаа байна гэсэн. Гэхдээ инженерийн тооцоонд бол ерөнхийдөө эхний таслаас хойш 2 орон багтал хангалттай гэж байгаа. Тэгэхээр 134 бол ялдчихгүй нормал гүн болж таарах нэ. За нэг иймэрхүү маягаар маплыг бол ашиглаад байх боломжтой байна. Тэгэхээр бол маплаар бол ялангуяа дифференциал, интеграл тооцоол хийхэд бол нэлээд тохиромжтой юм байлээ. За мартахгүй байхын тулд шаардлагатай зүйлсүүдээ энэ бичлэгт багтаахыг бодлоо. Гол нь бол нөгөө энэ текст мод тэгээд математик мод бол гол нь байгаа. Тэгээд одоо жишээ нь энэ үйлдэлийг энэ мөрийг одоо тооцохдоо бол ингээд энэ улаан кодон дээр дарж аваад энтер дарчих шүү дээ юм аа. Тэнгүүд бодогдно гэсэн үг. За тэгээ ингээд сая бол ингээд энэ бол их гоё юм боллоо. Ингээ алдаа заагдаад гараад ирчихээн. Тэгэхээр ийм алдаанууд бол гарч ирэх магадaltaй. Яагаад тэгэхээр миний энэ map бол хор одоо юу гэдэг хууль бус хөлбөр нь байж байгаа. Тэгэхээр ийм хууль бус хөлбөр дээр иймэрхүү алдаанууд гарч ирэх магадaltaй. Тэг яг хөө миний хэлэх гэсэн юм юу вэ гэхээр одоо жишээ нь энэ үйлдэлийг зөв гүйцэтгэхийн тулд шүү тийм үү? Энэ үйлдэлийг зөв гүйцэтгэхийн тулд хамааралтай дээдлийн үйлдэлүүдийг дахиад хийх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр тэгж хийхин тулд шүү тийм үү? Одоо энэс дээш үйлдэлийг хийхин тулд энэ дээрээ дарж агаад Ctrl Shift Home дээр дарна. Тэнгүүд одоо саяны энэ маус байсан хэсгээс дээш бүх
текстүүд сонгогдно гэсэн үг. Тэгэхээр энэ бүгдийг тооцохын тулд тооцоог хийлгэхийн тулд edit руу ороод execute гээд selection гээд. Тэгэхээр энэ одоо сонгосон хэсгийг л одоо гүйцэтгэнэ гэсэн үг. За ингээ гүйцэтгээд дараач. Ингээд энэс доош бол ингээд тооцоогоо хийгээд явах боломжтой гэсэн. За ингээд энэ ялангуяа энэ Maple-ийг бол энэ математикийн ангийн оюутнууд, математик физикийн ангийн оюутнууд бол ашиглаж сурах хэрэгтэй юм байна. За баярлалаа.